Өмнөх бичлэгээрээ та нартай хог хаягдал зохицуулах байгууламжаа танилцуулж, хишиг өндөр суманд хог хаягдлын зохицуултыг хэрхэн зохион байгуулсан талаар тайлбарласан. Газраас олон хүмүүс тогтвортой тогтолцоотой болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, яг юунаас эхлэх яахаа мэдэхгүй байна гэж бидэнтэй холбогддог. Ийм учраас бид энэ бичлэгээрээ та бүхэндээ экосумаас сумын түвшинд хог хаягдлаа зохистой зохицуулах тогтолцоог хэрхэн бий болгох вэ нэртэй гарын авлага гаргаснаа сануулахаар шийдлээ. Энэ гарын авлагад юуг яаж хийх тухай алхам алхмаар маш тодорхой тайлбарлсан байгаа. Хамгийн эхний суурь судалгаагаа яаж хийхээс эхлээд хог хаягдал зохицуулах тогтолцоог хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх, хог хаягдлын төрөл бүрийг бодтойгоор яаж зохицуулах, бүр цаашлаад хог хаягдлын хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай өөрчлөлтүүдийг олон түмэнд хэрхэн ойлгуулж, сурталчлах гээд чухал алхам бүрт хамаатай зөвлөмжүүдийг багтаасан байгаа. Гарын авлага маань голчлон сумын түвшний оролцогч талуудыг дэмжих зорилготой боловч зөвлөмжийн маань дийлэнхийг аймгийн төв, цаашлаад Улаанбаатар хотын гэр хороололт ч хэрэглэхэд тохиромжтой. Экосум сонирхсан асуултанд нь хариулж хог хаягдал зохицуулах зохистой тогтолцоотой болоход тань туслахад үргэлж бэлэн учраас бидэнтэй хэдий ч холбогдож болно. Гэхдээ та үнэхээр ямар нэг зүйл хийхээр шийдсэн бол энэ гарын авлагыг уншихад ихэнх хэрэгтэй мэдээлэл олж авах боломжтой гэдгийг сануулмаар байна. Бас энэ гарын авлагад дурддах бусад олон чухал тайлан судалгааг бид бэлтгэж гаргасан ба хог хаягдлын асуудлаар ажиллахаар шийдсэн иргэн албан байгууллагуудад илүү хялбар болгож бүх мэдээлэлээ нэгтгээд хог хаягдал зохицуулалтын багц гаргасан. Орсон бүх мэдээллийг гарын авлагатай адил ойлгомжтой дараатай оруулсан учраас ашиглахад их хялбар. Энэ багцыг экосумын веб хуудаснаас шууд татаж авах боломжтой. Багцад маань сая дурдсан гарын авлага болон бусад бүх бичиг баримтын жагсаалтыг оруулсан байгаа. Энэ сэдвтэй холбоотой шинэ материалуудыг манайхаас гаргах явцад багцын агуулгад цаашдаа өөрчлөлт орж болно. Харин багц шинжлэгдээгүй байсан ч манай веб хуудасаар хаяа зочилж нэмэлтээр орсон мэдээ материалтай танилцж байгаарай.